За энэ видео хичээлээр Jetrit буюу одоо жоохон гажилттай цэгэн график гэдэг энэ графикийг яаж байгуулахыг ярилцъя. Энэ Jetrit scatterplot гэж нэрлэдэг англиар. Энэ нь ямар учиртай вэ гэхээр нэг хэмжигдэхүүн нь жишээ нь бидний хичээл дээр ашиглаж байгаа энэ iris буюу цахилгаан цэцгийн 3 зүйлийн ургамлын дэлбэний урт өргөн тэгээд цамирлын урт өргөн гэсэн ийм дөрвөн хэмжигдэхүүнийг хэмжсэн энэ өгөгдөл байж байгаа. Энэ нь бол нэг стандарт өгөгдөл. Тэгвэл энэ өгөгдлийн магадгүй энэ цамирлын урт гэдэг зөвхөн нэг хэмжигдэхүүнийг энэ Setosa дээр ямар байгаа юм, эсвэл энэ versicolor дээр ямар байгаа юм, эсвэл Virginica дээр ямар байгаа вэ гэдгийг тус тусад нь харилцан хамаарлыг харуулдаг ийм графикийг байгуулж үзье өгөгдөр. За өгөгдлөө хуулаад авчия эхлээд. Тэгээ бидний ихээр тоон өгөгдөл болон нэг нь болохоор чанарын буюу категорийн өгөгдөл гэсэн ийм хоёр төрлийн өгөгдлийн хамаарлыг л харуулах гэдэг юм л да энэ үгээр. За тэгэд шууд цэгэн график бол энэ төр байгуулагдахгүй яагаад гэвэл одоо жишээлбэл ингэж харъя л да. Insert scatter plot энэ дээр ийм цэгэн график бол байгуулагдахгүй. За тэгэхээр бүгдээрээ нүунийг яаж байгуулахыг харъя. За гэхдээ энэ Setosага бид нар нэгдүгээр бүлгийн гэдэг ийм бүлгийн дугаар өгчөж болно. Одоо энэ нэг үргэлжлэнэ гэсэн үг. Setosa дуустал нэгдүгээр бүлэг. За хоёрдугаар бүлэг гэх юм бол versicolor. Гуравдугаар бүлэг нь мэдээж Virginica. Гэсэн ийм гурван бүлэгтэй буюу одоо бүлгийн дугаар өгсөн дахин нэг тасралттай тоон өгөгдөлтэй болж болно. Тэгвэл энүүнийг ингээд цэгэн график байгуулад үзье. Байгууллаа. За энэ дээр харагдчихна. Энэ дээр юу харагдж байна гэхээр одоо энэ нэг гэдэг бүлэг бол бидний Setosa гэсэн одоо зүйлийнх нь чамирлын уртын хэмжигдэхүүнүүд энэ дээр харагдчихээн. Энэ дараагийнх нь бол versicolor Virginica гэсэн юм датанууд харагдчих. Гэхдээ энэ графикийг ингээ харахаар цэгүүд нь хэтэрхий их давхцалтай харагдаж байгаа. Тэгвэл энүүнийг илүү зөв харуулахын тулд юу гэхээр энэ нэг орчимд энэ нэгдүгээр группийг жижиг хэмжээгээр сарниулах буюу эсвэл өөр тийш нь баг зэргийн хөдөлгөөн хийлгэх байх уу жоохон шилжүүлүүлээд дараа нь график байгуулвал илүү тохиромжтой харагддаг. За энэ талаар харъя одоо өдөр. За энд нэг шинэ баг нь үсгчээ. Одоо тэгвэл энэ нэг гэсэн тоог санамсаргүйгээр баг зэргийн хөдөлгөөн хийлгүүлэх гэсэн үг. Энэ дээр ерөөсө бидний гол хийх юм болохоор энэ байна. Эхний ээлжинд энэ тэнцүү. За энэ тоог баг зэргийн өөрчлөл. Ямар тоогоор өөрчлөх юм бэ гэхээр за нэг рандомаар тоо үүсгүүлье. Тэгээд дараа нь магадгүй баг зэргийн өөр тоогоор 0.3 ч гэдэг юм уу энэ өргөнөөр үржүүлээд нэгээс хасчих юм бол нэг орчимд нэг тоо. Байнга санамсаргүй ингээ өөрчлөгдөж гэсэн үг энэ баг нь. Одоо энүүнийг ингээд одоо цэгэн график байгуулад үзье. Scatter plot. Тэгэх юм бол харьцангуй сарнилттай одоо нөгөө давхцал нь багассан харагдаж байгаа. За одоо тэгээ энэ графика бид нэр судалгааны ажил хийхэд үргэлж графикийг хүнд ойлгомжтой байдлаар байгуулахыг шаардж идэг ер нь бол. За тэгвэл энэний тэнхилгүүдийг одоо бид нэр өөрчлөх нь л дээ. Энэ дээр дараад X options за minimum-ын бүгдээрээ Y тэнхилгийг 4-өөр авч. Major-ын 1-ээр авч. За нэг иймэрхүү. Тэгээд tick label за яг байж болно л доо. Major and cross inside ч гэдэг юм иймэрхүү байдлаар харуулчих болно. За хэвтэй тэнхилгээ харъя. Хэвтэй тэнхилгийн major 1-ээр minor-ын ингээд орхиж. За ерөнхийдөө нэг юм график гараад ирлээ. Одоо тэнхилгүүдтэй title өгнө гэсэн үг. Гэдэг цэцэгний төрөл байгаа. Тэ. X тэнхилэг нь Y тэнхилэг нь сумралгийн урт за сантиметрээр байна гэт. За ерөнхийдөө болж байна. Гэхдээ одоо бид нэг
зүгх юм одоо нэг юм даалгавар байна гэсэн үг. Энэ юу гэхээр энэ нэгийн оронд энэ Setosa, 2-ын оронд versicolor, 3-ын оронд virginica, за энэ 4 болон тийг байхгүй байх хэрэгтэй байхгүй бид нарын график дээр. За ингээд дээр аваад ирлээ. Одоо тэгээ биднэрт Y тэнхлэгийн утгууд нь жишээлбэл хамгийн багадаа 4-тэй 4 гэсэн Y тэнхлэгтэй X тэнхлэгийн хувьд 1 2 3 дээр буюу за Setosa дараа нь versicolor Virginica гэсэн ийм 3 өгдөлтэй нэг ийм цэг хэрэгтэй. Одоо дата хэрэгтэй болно биднэрт. За одоо бид нэр X тэнхлэг ер нь одоогоор биднэрт иймэрхүү. Одоо энэ дээр дараад тэгээ баруун төвчөө дараад select data гэдэг зэс рүү ороод одоо энэ дээр нэмэлт дата өгнө гэсэн үг. Нэмэлт датаны series name нь одоо энэ дээр бид нэр өгөх шаардлагагүй. Series X value нь бол энэ байна. Y value нь энэ байна. Тэгээд одоо нэг цэгүүдийг үүсгэлжлээ. Тэгвэл энд 3 улаан цэг гараад ирж байна. Нэгдүгээрх нь одоо Virginica-тай, хоёрдугаарх нь versicolor, 3 нь. За энэ цэгүүдээ бид нар алга болгож болно. Одоо жишээлбэл ийм байхгүй эсвэл бүр 100% transparent цагаан өнгөтэй маркерын бас цагаан өнгөтэй transparent 100% transparent тэгээд border line байхгүй ийм цэгүүд өгчөж байна. Тэгэх юм бол одоо бид хэдийгээр биднэрт цэг байгаа боловч тухайн цэгүүд нь харагдахгүй ийм цэгүүдтэй болчихлоо гэсэн үг. За дараа нь за юм байна. Тэр дарлаа. Одоо бид нар энд нэг цэг байх хэрэгтэй. За цэг дээрээ дарлаа. Data label гэдгийг сонгоч. Below more options Y-ийнх нь утгыг бичүүлнэ. Биш. Одоо харин X-ийн утга нь бичигдсэн байх хэвээр. За одоо дараа нь энийг арилгач. За магадгүй энийг жоохон дээшлүүлээд өгье. Төрөл. За иймэрхүү боллоо. За энэ биднэрт одоохондоо хэрэггүй. За цэгийг арай магадгүй саарл өнгөөр одоо хар цагаанаар хэвлэдэг принтертэй бол илүү амар гэсэн үг. Color outline-ыг 10 байж болж байна. Цэгийн хэмжээсийг энэ дээр жижигрүүлж болно. Ингээд за энэ дээр ингээд бүтэн нийт үгээ сонгож жагаад графикаа сонгоод хар дээр дараад бичигнүүд харуулна. За фонтыг өөрчлөе 14 ч гэдэг юм. Ингээд томруулчихъя. Фонтоо өөрчлөе. Times хөвчлэн бид нэр Times New Roman-ыг их ашиглаад сурцсан байдаг. За одоо тэнхлэгүүдийг бид нар хараар зурулж болж байна. Line solid тэгээд энэ тэнхлэгийг border fill хэрэггүй border за ерөнхийдөө нэг иймэрхүү график байгуулах юм бол илүү сарнилттай олон цэг давхардал нь алга болсон юм цэгэн график. Тэгээ энэ цэгэн графикийн гол давуу тал нь энэ хэвтэй тэнхлэгт
чанарын буюу категорийн өгөгдөл, босоо тэнхлэгтэн, тоон өгөгдөл агуулсан ийм график